Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссаас үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан боловсрол хангасан уяачтад цол хүртэхээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 17 дугаар жарны уруулах чимээг шорон гахаа жилийн сар шинийн баярын босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяас сойлгод харуулж улсын хэмжээний наадмуудаас түрүү айраг авсан Орхон аймгийн уяачтад улсын манлай уяач цолыг хүртээлээ. За өнөөдөр их сайхан өдөр байна. Тэгээд энэ нохоо жилийн одоо төгсгөл дээр бас ийм сайхан амжилт гаргаж тэрийн маань бас төр зөсгөөс үнэлж Монгол улсын манлай уяач хэмээх эрхэм төвтэй цолыг бас хүртээсэнд миний хувьд бол баяртай байна. Тэгэхээр миний хувьд бол бас 2006 онд адуунд орж 2006 оноос хойш 13 онд Монгол улсын алдарт уяач болоод бас 6 жилийн дараа Монгол улсын манлай уяач гэж нэг эрхэм цолыг авч байна. Энэ бол одоо сайхан адууны маань уян хишиг юм. Дээрээс нь одоо манай хангаан хурд галын хамт олон за намайг дэмжиж бас миний мордыг дэмжиж биширч явдаг энэ ард түмний маань бас одоо сайхан буйнаар одоо өнөөдөр энэ хүү цолыг хүртэж байгаа да туйлыг баяртай байна. Тэгээ 13 онд би аймгийн улсын алдарт уяач болсноос хойш одоо бас 4 айраг төрөө авч энд одоо өнөөдөр манлай уяачийнхаа болцлыг хангаж тэр тусмаа дээрээс нь миний 2 азраг ихнээс 2 бол одоо 15 16 оны дүнжин гаруудад одоо аман хүзүүлж айрагцсан ийм сайхан амжилтыг гаргаж одоо өнөөдөр энэ сайхан болцлыг бас хангаж одоо энэ цолыг хүртэж байгаа туйлыг баяртай байна. Тэгээд нийт ард түмэндээ одоо удахгүй гарах гэж байгаа гахаа жилдээ илгээрийн инх хамглан төрлөөрөө төвшин хамглан байж юу сансан 9 цагаан өсгөн систем бүтгийн үлзийтэй өрөөлөг өргөн дэвшүүлээд сар шиндээ сайхан шиндээрээ гэж хэлмээр. За сайхан байна уу? Энд сар шинийхаа босгон дээр Орхон аймгаас одоо хос манлай төрсөн дэх баяртай байна. Тэрний нэг нь болсон доо. Тэгээд өнгөрсөн улиран одож байгаа энэ ондоо би бас хүлийг сайхан мордоо үж Эрдэнэтийнхоо 40 жилийн ой нэрмжит бүсээ наадамд их насны хэрмөр маань унгаа адуу маань 5-аар тавьсан. Өөрийн хязгаар өөрөө маань 5-аар тавьсан. Булган аймгийн 80 жилийн ойд дааг маань аман хүзүүлсэн. Энэ амжилтууд маань өнгөрсөн жил бас баруун бүс улсын бүсэд хэрмөр маань ч төрүүлсэн. Энэ дөрвөн амжилтаараа улсын алдартыг баталж тэгээд манлай уяачийн цол болцлыг хангаж ингээд сая энэ сайхан цолыг ерөнхийлөгч зарилгаар хүртэж ирээд сайхан байна. Тэгээд энэ цолыг манай ахад дэмжиж тусалж ингээд намайг дэмжиж явдаг бүх орхончуудаа, эрдэнэчүүдээ ирж байгаа гахаа жилдээ илгээрээ инх хамглан төрлөөрөө төмөн амгалан байхын хөлтийтэй сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. Ийхүү гахаа жилийн босгон дээр Монгол улсад 6 хүн тод манлай уяач, 7 хүн манлай уяач, 7 хүн алдарт уяач цолны болзол хангажээ. Харин Орхон аймгаас 2 манлай уяач төрж Орхон аймгийнхаа моринд дуртай морины хорхоотнуудаа баярлууллаа.